одоо бүр яг ингээ хажууд нь гарч ирээд өнгө дүрс нь хоорондоо ярьдаг. Багш нар бол ингээ хүүхдүүдийнхээ дунд гаргаж ирээд бүр хөгжилтэй хичээлээ илүү сонирхолтой болгодог гэсэн үг. Дмитрий Менделеев өөрийн биеэр гарч ирээд ингээд хими элементүүдийг заадаг. Чаддаг бүх зүйлсээ боловсролын салбар руу түлхүү чиглүүлж ажилладаг. За намайг Амар Жаргал гэдэг. За би Аргон компани маркетингийн менежер. За манай компани болохоор AR технологи хөгжүүлэлтийн компани байгаа. Байгуулагдаад одоо энэ жил бол 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За AR технологи хөгжүүлээд 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. AR технологи гэдэг нь болохоор ерөнхийдөө бол одоо яг байгаа орчиндоо дижитал, виртуал контентийг бий болгож хардаг технологи гэсэн үг тий. Одоо сургалтын хэрэглэгдэхүүн, цэцэрлэгийн хүүхдүүдийн одоо ерхий боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг одоо тэр дижитал контент, виртуал контентоор баяжуулснараа сурагч яг одоо ингээд өөрийнхөө хичээлийн ширээн дээр зүрхний бүтцийг тийм ээ эсвэл галтын уулын дэлбэрэлтийн процессыг ч юм уу цэцэрлэгийн хүүхдүүд бол яг өөрийнхөө дуртай хүүхэлдэйн киноны дүр, өөрийн дуртай баатраараа үсэг заалгах, тоо заалгах, өнгө дүрсээ заалгах одоо бүр яг ингээ хажууд нь гарч ирээд өнгө дүрс нь хоорондоо ярьдаг ийм одоо мэдрэмжийг олгодог технологи байгаа. Монгол үг уламжлалт, ёс заншил, Монгол ахуйн сэдвүүдийг суралцах боломжтой байгаа. За аппликейшнаараа харахаар зургууд маань ингээд биелээ. Манай ард түмний хувьд уртын доо Монгол бүжигээр маш олон соёлтой бөгөөд баруун Монгол ардын бүжгийг бие үндэсний бүхийн барилдаа. Бүхийн барилдаан нь 93 наадмын нэг төрөл бөгөөд авах самбаа, уран ихийг оролдуулан хүчийг үзэн өрсөлдөх үндэсний спорт юм. Сур элдэх. Монголчууд малынхаа арьс ширийг боловсруулан суран эдлэл хийж түүнийгээ нүүдлийн мал аж ахуйдаа хэрэглэсээр ирсэн заашилтай. За тэгээд манай компаниг үүсгэн байгуулагч Батзүрэг Захирал маань болохоор анх нөгөө Harry Potter дээр сонин ингээд шууд хөдлөө ярьдэн шүү дээ тий. Harry Potter үзэж байгаад яагаад хэвлэл бүтээгдэхүүн шууд ингээд ярьж болохгүй гэж одоо бодож судалсны үндсэн дээрс ийм технологи байдгийг олж мэдээд за тэгээд түүнийхээ дагуу цаашдаа одоо багийнхаа хүмүүстэй суралцаж одоо тэгээд цэвэр яг өөртөө суралцаж AR технологи хөгжүүлсэн ийм компани байгаа. Энэ бол бүх тэр маш ууртай тогшин боловч үхэр сүргээ дайснаас хамгаалдаг хүчирхэг амьд юм. За тэгээд одоо бол дэлхийн бусад адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотроосоо одоо AR технологийн хөгжүүлэлтийн чадамж, AR технологийн эцсийн бүтээгдэхүүн болгоод хэрэглэгчдэд гаргадаг тэр чадамжаараа ер нь бол эхний 5 компани дотроо явдаг ийм компани байгаа. Бид нар бол одоо технологи хөгжүүлэлтийн чадамжтай, дээрэс нь бид нар контент бүтээдэг, хэрэглээ өөртөө хийдэг, бүх зүйлийг өөртөө хийдэг учраас ер нь яагаад энэ чадамжаа боловсролын байгууллага руу чиглүүлж болохгүй гэдэг үндсэн дээрс бидний одоо компани эрхэм зорилго маань AR технологиор баяжуулсан боловсролын бүтээгдэхүүнээр дамжуулан одоо хичээлийн хоцрогдолгүй технологийн мэдлэгтэй, шинжилгээ ухааны мэдлэгтэй өндөр боловсролтой Монгол одоо хүүхдүүдийг Монгол ирээдүйг бүтээн гэдэг эрхэм зорилготойгоор одоо бүх одоо чадамж, AR технологи одоо чаддаг бүх зүйлсээ боловсролын салбар руу түлхүү чиглүүлж ажилладаг. Ерөнхий боловсролын сургуулиуд зориулсан виртуал байгалийн шинжилгээ ухааны танхим, за хими хэсэг харагдаж байна. За одоо эндээс ингээд үйлчлэг системийг зохиосон Дмитрий Менделеев өөрийн биеэр гарч ирээд ингээд хими элементүүдийг заадаг. За мөн одоо энэ доогуур харагдаж байгаа эдгээр бүтээгдэхүүнүүд нь одоо тухайн байгалийн ухааны хичээлүүдийн тараах материалууд нь байгаа. За одоо энэ ийшээ ингээд нөгөө аппликейшныхаа камерыг чиглүүлээ харангууд галтуул дэлбэрэх процесс, мөн зүрхний одоо бүтэцтэй судас мус гэдэг бүх зүйлийг нь шууд одоо сурагч өөрийнхөө ширээн дээр гаргаж ирээд харах боломжтой гэсэн үг. За ингэж харсан мэдээллийг бол сурагч бол дахиж хизээч мартахгүйгээр одоо гүн бот хоногшуулж авдаг ийм онцлогтой байгаа. За энэ бол сургуулийн бага ангиуд болон цэцэрлэгүүдэд зориулсан ийм ханын зураг байгаа. За мөн өрхийн хэрэглээнд бас хэрэгжилж болно. За материалын хувьд бол ерөөсөө ингээд ямар ч залгаасгүй хэвлэгддэг. За өнгө бодог бол бүх зүйл нь одоо чанар стандартынхаа дагуу хийгддэг. Урагддаггүй, зурагдахгүй, угааж арчиж болдог ийм материалын хувьд бол ийм онцлогтой пазл байгаа.
агуулгаа үзэхийн тулд бид нар одоо AR Wall гэсэн аппликейшнийг татаад тухайн хүүхдийнхээ өрөөнд юм уу цэцэрлэгийн ангид ингээ гариг ирэхээс гарч ирээд өөрийгөө танилцуулж байгаа. За энэ нь болохоор нөгөө хүүхдэд хизээч мартагдахааргүй юм мэдлэгийг гүн бат суулгаж өгч байна гэсэн. За энэ хүрээнд манай компани ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан одоо ерөнхий боловсролын сургуулийн AR технологиор баяжуулсан виртуал танхимууд мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиуд гэсэн хоёр чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж байгаа. За манай бүтээгдэхүүнүүд бол ялангуяа сургуулийн өмнөх боловсролын салбарт бол маш өгөөжтэй, маш өндөр үр дүнтэй байгаа. За яагаад тэгэхээр одоо 2011 оноос хойш төрсэн хүүхдүүдийг бид нар альфа хүүхдүүд гэж нэрлэдэг тий. Тэдгээр хүүхдүүдийн маань мэдээлэл авах орц буюу тий тухайн мэдлэгийг одоо хоногшуулж авах чадвар нь биднийхээс бүр шал өөр учраас одоо зүгээр юм халтгай ном хараад нэг юм зураг хараад ерөөсөө мэдээлэл олж чадахгүй цааш бол одоо аудиогоор өгсөн тий багш нь уншаад ч юм уу эсвэл өөрөө уншаад олж авсан мэдээллийг мэдлэг болгож хоногшуулж чадахгүй байгаа. Аливаа зүйлийг одоо заавал ингээд бодитоор нь гурван талаас нь тий бодит мэд ингэж дүрсэлж харж байж тухайн мэдээллийг хоногшуулж авах ийм онцлогтой хүүхдүүд байгаа. Тэгэхээр яг энэ онцлогтод тохирсон өөрсдийнх нь дуртай тэр дөрүүдийг 3D-гээр нь харуулад, тоо 3D-гээр нь харуулад, дүрсийг 3D-гээр харуулад тий тэр нь бас ингээд аудиогоор яриад яг бүрийнхэн байгаа орчинд нь ингээд тоонууд гарч ирээд намайг нэг юм тоо гэдэг ингээд ярихад бол тэр хүүхэд бол тэр тухайн агуулгыг дахиж хизээш мартахгүйгээр одоо бат мэдэж авдаг гэсэн үг юм онцлогтой байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүд ангиараа хамтдаа суугаад пазлыг эвлүүлчихэд дараа нь багшийнхаа тусламжтайгаар iPad болон гар утасны тусламжтайгаар одоо энэ дээрх дөрүүдтэйгээ танилцаж эндээсээ тэжээвэр амьтдын тухайн мэдлэгийг олж авах зорилготой пазл байгаа. За ингээд энэ одоо манай хөгжүүлдэг Pips гэх комикийн Pips гэдэг нэртэй энэ дүр байгаа. За энэ дүр маань ингээ хүүхдүүдэд одоо тэжээвэр амьтдын тухай мэдлэг олгоно гэсэн үг. Одоо энэ дүрээ бас ингээ удирдаад явж болно. За энэ бүх маань ингээ хараач. Тэр маш ууртай тогшин боловч үхэр сүргээ дайснаас хамгаалдаг хүчирхэд амт юм. За ингээ өдөртөө явж болно. Тэгээ орчиндоо ингээ гаргаад багш нар бол ингээ хүүхдүүдийнхээ дунд гаргаж ирээд бүр хөгжилтэй хичээлээ илүү сонирхолтой болгодог гэсэн үг. За альфа хүүхдүүдийг бас дижитал уугуул иргэд гэж нэрлэдэг. Тэдний бас нэг онцлог нь болохоор технологи ашиглах төрөлхийн чадамжтай бүр юм цаанаасаа зүүн савинтай төрж ин гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ чадварыг нь хөгжүүлэх, яг энэ чадвар дээр нь суурилж технологи болон өөрсдийнх нь ашиглах дуртай гар утас, таблет энтрээр нь дамжуулж мэдлэг олох нь бол хамгийн одоо шилдэг сургалтай арга юм а гэдгийг олон улсын боловсролын салбар хүлээн зөвшөөрсөн байгаа. За мөн AR технологиор баяжуулсан одоо хүүхдүүдийн буддаг ном, үлгэрүүд байдаг. За жишээл энэ Монгол ардын үлгэр болтгүй бороо үгнийг бид нэр AR технологиор баяжуулж ингэж хэвлэсэн байгаа. За энийгээ сонирхуулъя. За энэ болохоор ингээд сургуулийн өмнөх насныханд зориулсан тоог нүдлэх зорилготой юм ном байгаа. 8 тоо. За ингээд тоон байгаа орчинд хараад байна. Болох 8 алжин 8 гартай харин аалз 8 хөлтэй байдаг шүү хүүхдүүдээ. 1 2 3 4 5 6 7 8 дом хүүхдүүдээ домб болоо шингэн зүйл За ингээд одоо 8 тоогоо сурахаас гадна одоо Монгол ахын эд зүйлсийг мэдэж авч байгаамаа. Бид нар AR технологиг боловсролын салбарт нэвтрүүлж боловсролын технологи болгон ашиглаад одоо бараг 4-5 жил болж байгаа. Манай сүүлд гаргасан интерактив
эдтэж пазлууд болохоор Америкийн нэгдсэн улс Шанхай гээд олон улсын тоглоомын өсвөлнгүүдэд оролцож одоо маш олон шагнал урамшууллыг авсан олон улсын тоглоомын экспертүүдээс бол маш өндөр үнэлгээ авсан. За үүний үр дүнд Америкийн нэгдсэн улсад бас борлуулалтаа эхэлсэн байгаа. This is the AR puzzle that we're going to set up. It is 3D. It only has 88 pieces, and the age group to put this puzzle together, it is age 3 and up. You'll have virtual tools, portals, and also virtual guide. So let's go ahead and put this up. Whenever I organize my puzzles, I like to separate the puzzles. So over here. All right, so we are 90% done with our puzzle. We cannot wait to show you guys what it looks like. All right. And then once it's downloaded, you click on continue and let it access your camera. You pick the features that you want. You have English, Espanol, and these other languages right over here. I'm going to click on English.